За та бүхний өдрийн амгалан айлтгая. Хан уул дүүргийн насан туршийн суралцахуйн төвийн Монгол оршихуй үндэсний бичгийн цовруул хичээлд таныг урьж байна. За энэ хичээл нь анхлан суралцагч бүх насны хүмүүн зориулснараа л онцлогтой. За хичээлийн сэдэв Монгол үчигт хэрэглэх цэг цэглэлийн тухай. За тодруулж тайлбарлал шивд дээр сай тэмдэгтийг хамт дараад цэг, асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг, цуваа цэг, давхар цэг, хаслал, цэгтэй таслал, гашил, баалт, зураас, таслалтай зураас, уут зураас, за дистралыг хэрхэн тэмдэгдэх тухай ингэж энэ дэлгэцэн тодорхой харуулсан байгаа. Тэгэхээр та бүхэн өгүүлбэрт цэг цэглэлийг хэрэглэхдээ зааврын дагуу ацаглаарай. Хамгийн гол нь энэ цэг цэглэлийг хэрэглэхдээ шивд дээр тусгай тэмдэгтийг хамт дарна гэдгийг анхаараарай. За энэхүү хичээлд цэг цэглэлийг хэрхэн бичих тухай монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан толд жишээ баримттай дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. За энэ тайлбарыг бол авсрагж орууллаа.